Дэлхийн монголчууд нам. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан ирье. Ингээд энэ удаагийн сонгуульд манай нам иргэн бүрийн төлөө гэсэн мөрийн хөтөлбөртөөр сонгуульдаа оролцож байгаа. Тэгээд та бүхнийгаа энэ ирээдүйн 4 жил буюу ирээдүйнхээ үр хойчийнхаа ирээдүйн төлөө зөв сонголтыг хийнэ гэдэгт дэлхийн монголчууд намын зүгээс итгэж байна. Энэ удаагийн сонгуул бол бид нар ирээдүгөө тодорхойлох маш эгзэгтэй агшинд ирж байгаа сонгуул шүү гэдгийг бас нийт ард түмэндээ иргэдэд сонгогчдоо бас хандаж хэлмээр байна. Олон мянган жилийн түүхтэй бидний Монгол орн арга билгийн их төрийг тохинуулсаар ирсэн дэлхийн мэдгий цалигтай ард түмэн билээ. Чухам үүнээс л дэлхийн монголчуудыг хэмээхийн нэгэн омогшил, нэгэн шинэ бодомж биднийг сэрээн байна. Дэлгэр Монгол орн минь дэлхийн Монгол болон дэвжих их цагийн үүдийг хамтдаа өргөлцгий. Намынхаа мөрийн хөтөлбөрөөс ер нь товчхондоо ер нь танилцуулахад 0-21 насны хүүхэд залуучуудыг эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан бүрэн төгс оншилгоо, эмчилгээ авах ийм хууль эргэцсэн орчныг бүрдүүлэх гэж. Нэг үгээр хэлбэл өнөөдөр 0-18 насны хүүхэд залуучуудыг төрөөс эрүүл мэндийн даатгалын даачдаг. Яг ингээд амьдрал дээр аваад үзэхэд өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд хүн болгон тийм ээ тэрнээс илүү зардал мөнгө гаргаад байна. Жишээ татъя л өнөөдөр ам бүл одоо 2 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, 4 хүүхэдтэй айл тийм ээ сар болгон жишээлбэл хүүхдийнхээ төлөө 1000 төгрөгийн эрүүл мэндийн даатгал төлөе. Жилийн нэг 48,000 төгрөг гэдэг юм уу тийм. Энэ төлснийх энэ татварыг эрүүл мэндийн даатгалынхаа татварыг төлснийхөө ачаар эмнэлэгт хувийн ч бай, хувьсгалын ч бай тийм ээ. Дээрэс нь одоо аптекаас ийм тариа авах ийм нь хүртэл үнэгүй байх ийм л хууль эргэцсэн орчныг бүрдүүлэхгүй бол 0-18 насных нь үнэгүй эрүүл мэндийн даатгалыг төлж байгаа гэсэн мөртлөө яг үнэндээ эмнэлэгт хэвтгэхээр мөнгө төлөөд өгдөг. Аптекаас ийм авахаар мөнгө төлөөд өгдөг. Тэрнээсээ илүү зардал гаргаад байна. Тэгэхээр нэг хүүхэдтэй айл бол жилд 12,000 төгрөгөө төлөё. 2 хүүхэдтэй айл нь 24,000 төлөё. 4 хүүхэдтэй айл нь 48,000 төгрөгөө төлөөд ингээд 21 нас хүртэл ямарваа нэг одоо өвчин эмгэг туслаа гэвэл үнд хөлбөргүй бүх үйлчилгээгээ л авъя гэсэн. Ийм хууль эргэцсэн орчныг одоо бүрдүүлъя л гэж. Ийм тариа нэмээ хувийн эмнэлэг, хувьсгалын эмнэлэг ялгаа байна. Энэ заалтыг одоо их хурлд одоо хөөцлөх шаардлагатай байна. Нойлоос 21 насны хүүхэд залуучуудыг гадаад дотоодод эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан бүрэн төгс оншилгоо, эмчилгээ авах богино, дунд, урт хугацааны эрүүл мэндийн хөтөлбөрийг төрөөс бий болгох хууль эргэцсэн орчныг бүрдүүлнэ. Монгол төрийн сүр хүч Мандан Мадраг. Энэ удаагийн сонгуульд дэлхийн монголчууд намын дэвшүүлж байгаа нэг хамгийн гол зорилтын нэг бол энэ ажил эрхлэлтийн асуудал байж байгаа. За ажил хүн болгон ажилтаа хөдөлмөртэй байж болно. Хамгийн гол асуудал нь авч байгаа тэр цалин хөлс, тэтгэр тэтгэмж тий өнөөдрийн тэр гэр бүлд олж байгаа орлого нь амьдралд нь илбэг хүрэлцгүйцэл ийм л одоо жишээл мөнгөний бодлого, цалингийн бодлого, тэтгэврийн бодлого, тэтгэмжийн бодлогыг л хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг явуулах хэрэгтэй байна л да. Тэрнээс биш өнөөдрийн жишээлбэл хөдөлмөр авч байгаа цалин үнс нь амьдралд нь үнэндээ хүрэлцэхгүй шүү дээ. Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого явуулахын тулд энэ
хувийн аж ахуй нэгжүүдэд дэмжих бодол байв. Энэ бол айгүй их олон төвшин макро төвшөнд асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. За хамгийн нэгдүгээр асуудал. Өнөөдөр бид нар гадагшаа экспортын бүтээгдэхүүнийг гаргах энэ хууль эрх зүйн орчинд энэ хоёр хөрштөөгөө одоо ярих цаг болсон. Эсвэл Монголд үйлдвэрлэж байгаа ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гайлын татварыг одоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хамгийн наадлын жишээл гэхэд өнөөдөр бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоол байна шүү дээ. Ер нь яг зөвхөн нэг үгээр хэлбэл Монголд үйлдвэрлэж чадах ижил төрлийн бараа бүтээгдэхүүний одоо татварыг нэмэгдүүлэх бодлого байна. Ингэж бид нар дотоод үйлдвэрлэгчдүүдэд дэмжих одоо гарц нөхцөл бололцоо бүрдэнэ гэсэн. Өнөөдөр ингээд сонгогч түмэнтэйгээ уулзалтад явж байгаад одоо танаа нам дэлхийн монголчууд нам хэрхэн энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих вэ? Одоо ямар бодлого баримтлах юм бэ гэдэг маш олон асуултууд орж ирж байна л да. Тэгэхээр өнөөдөр хамгийн гол ер нь аливаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр ингээд бодлогыг боловсруулахад эхлээд аливаа нөөц болцоогоо судлах шаардлагатай л да. Тэгэхээр өнөөдөр бид нар Хятад шиг 1.5 тэрбум биш, Орос шиг 180 сая хүн амтай биш. Өнөөдөр бид нар 3.3 сая хүн амтай. Өнөөдөр сая 566 км квадрат нутаг дээр 70 гаруй сая малтай, хөрсөн доороо маш их байгалийн баялагтай, ийм их боломжтой нөөц бололцоотой, нөхцөл бололцоотой улс байж байна. Тэгэхээр энэ дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрхэн хийх вэ? Жишээл бид нар хөдөө аж ахуйн салбараа түшгэлэх юм уу? Уул уурхаагаа түшгэлэх юм уу? Жижиг дунд үйлдвэрлэлээ түшгэлэх юм уу? Ер нь аль салбараа түлхүү хөгжүүлэх юм бэ? Нэг үгээр нэгдсэн гарц бодлогыг боловсруулах цаг ирсэн гэж дэлхийн монголчууд маань үздэг. Нөөц бололцооны үед бол бидэрт бол маш их бололцоо байна. Энийг харин хэрхэн үр дүнтэй, үр ашигтай хуваарлах вэ? Хэрхэн үр дүнтэй энийг цаашид авч явах вэ гэдэг л асуудал байгаад байна шүү дээ. Сүүлийн 30 жилд яг энийг авч явж чадваагүй чадсан. Уул уурхайн салбараас эдийн засгийн хамаарлыг бууруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгох хөгжлийн бодлогыг баримтлаж ажиллана. Монгол төрийн сүр хүч Мандан Мадраг. За манай дэлхийн монголчууд намын гол баримтлаж байгаа баримтлал бол ер нь хүн чадах юм амсгал хэрэгтэй. Хэрэг амлсан бол тэргээ хийх нь чухал. Тэгэхээр бид нэр хий хоосон тийм одоо хэрэгжих боломжгүй тийм төслүүд бол одоо маш олон жил ингэж амлалаа шүү дээ. Мөн энэ өнөөдрийн хамгийн бас гол тулгамдж байгаа асуудал байна. Энэ агаар хөрсний бохирдолтой холбоотой энэ гэр хорооллын одоо барилгажуулалтын асуудал дээр гол анхаарлыг хандуулсан бодлогыг бас дэвшүүлсэн байгаа. Энэ нь бол гэр хорооллыг дид үтцээр халуун хөд ус, дулаан шугам шүлжээгээр холбох. Тийм ээ. Ингэснээр энэ агаар хөрсний бохирдлоос салах, дээрэс нь энэ хүмүүс ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ийм нөхцөл болцоог одоо бүрдүүлэх гэдгээр бас дэлхийн монголчууд маань мөрийнхөө хөтөлбөрт тусгасан байгаа. За тэгээд бид нэр цаашлаад хогийг бол одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бас их чухал. Одоо заал манах нэг хэдэн сая доллар зарлагдаа тэгээд нэг том хог дахин боловсруулах үйлдвэр бол манайх барих шаардлагагүй. Одоо энэ асуудал бол манайх маш олон жил ярьж байгаа. Удаадараа ярьж байгаа. Одоо үрд шийдвэрлсэн асуудал байхгүй. Гаргалгаа бид нэр 100 гаргаж ирэх юм бол бид нэр энэ хогноос ус даяар салах бүрэн боломжтой. За жишээлбэл бас нэг жишээ татахад одоо орон нутагт нэг малын хүчин гардаг. Тэгээ бид нар тэр малын сэг яадаг. Газар булаад холирмын цацаад тэгээд булчдаг. Энэ маань эргээд ямар үр дүн өгөө 20-30 жилийн дараа хөрс маань өөрөө эргээд ямар хүч өгсөг бидний мэдэхгүй бохирдолтой болно. Тиймээс
зөв гаргалгааг нь гарах нь их чухал. Төр засгийн удирдлагууд маань бас нэг асуудал дээр их гол анхаармаар гамаа. Энэ дэр бол одоо шинэ Монголд хэрэгж болох технологи оруулж ирдэг. Тэрийг дэмждэгөө. За нэг дарга дэмждэг байх, нөгөө дарга дэмждэгөө. Дөрвөгд нь дэмждэгөө жишээ нь. Дэлхийн монголчууд нам нь төрийн албыг улс төр, намын харьяалал, авилгал, хeel хахуул, хувийн эрх ашигаас ангид байлгах байр суурийг чамд баримтлан, мэрэгжлийн боловсон хүссэн төрийн бодлого, төрийн залгамж чанарыг тасралтгүй хадгалах бодлого, Монгол төрийн, Монгол хүний язгуур эрхлэлийг шударгаар хариуцлагатай хамгаалагч, төрийн албаны тогтвортой тогтцоо руу орох зарчмыг дэлхийн монголчууд нам үйл ажиллагаандаа баримтлах болно. Монгол төрийн сүр хүч мандан мадраг. Үүнээс цааш бид ерөөсөө одоо алдах хэрэггүй болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхэд өнөөдөр 2020 оныхаа сонголтыг зөвхөн хийхгүй болохгүй болсон байна гэдгийг ард иргэд сонгогч түмэн бүгдөө мэдчихэж байна. Оюун ухаандаа сайн тунгаан болохгүй болжээ. Бид алдах хэрэггүй. Дээрээс нь залуучуудаа бас хандаж хэлэхэд залуучууд маань сонгуульд идэвхтэй оролцоороо та бүхэн энэ өөрчлөлтийг сонголтоороо хийж чадна шүү гэдгийг бас дэлхийн монголчууд нам бол итгэж байгаа шүү. Олон мянган жилийн түүхтэй бидний Монгол орн дээд хөх тэнгэр алтан газрын хан энгэр дээр авах гээхийн ухаанан мөнхөд сахин асан гал түшсэн сүлд тугаан энхэд сэрүүн байлган арга билгийн их төрийг тохинуулсаар ирсэн дэлхийн мэдхэд цадигтай ард түмэн билээ. Чухам үүнээс л дэлхийн монголчууд хэмээхийн нэгэн омогшил, нэгэн шин бодомж биднийг сэрээн байна. Өндөрлөгтэй төлөвлөсөн түүхэнд оруулсан монголчуудын суу хааныг дэлхий мэднэ. Дэлхий дахныхаа их хөгжилтэй мөр зэрэгцсэн эх он жилүүдийн сайн сайхныг хамт дам тээлсэн дэлхий санах төдийч бус дэлхий бидэнтэй ойртон садансах ийм л Монгол орныг бид цогцлоох цаг ирснийг цөм сугаар санагтон. Дэлгэр Монгол орн минь дэлхийн Монгол болон дэвжих их цагийн үүдийг хамтдаа өргөлдсөн. Дэлхийн монголчууд нам. Хүний амьдралд олон сонголт. Энэ сонголт дотроос улс их орноо хөгжүүлэх төрийн түвшинтэйг сонгох сонголт бол хамгийн чухал сонголтын нэг юм. Үүнээс цааш бид алдах хэрэггүй. Та бидний сонголт ирээдүйг шийдэх болно. Та бүхэндээ баярлалаа. Үүнээс цааш бид алдах